Гишүүдийнхээ амгалан айлтгая. Энэ чур боловсон болж байна л та. Одоо захиргааны хэргийн шүүх мэдээж 3 шатны шүүхээр явсал баг. 3 шатны шүүхээр яваад орсон шийдвэрийг яах юм? Үндсүүлийн цэц баталгаажуулах юм. Тийм байхгүй шүү дээ. Үндсүүлийн зүйл заалт үзэл баримтлалыг зөрчсөн бол үндсүүлийн цэц авчигдсан ээ. Энэ Монгол улсч одоо юу болж байна? Ер нь хууль дүрм үйлчлэлтэй газар гэж байна уу? Эрх мэдэлтэй болгон асуудлыг шийддэг гэдэг ийм эрх зүйн зарчимч дэлхийн нийтэд байхгүй. Нийтийн эрх зүйн маргаан нийтлэг эрх ашиг хамгаалсан асуудлыг шийддэг шүү дээ. Энэ чинь Ром Германы эрх зүйд нийтийн эрх зүй, хувийн эрх зүй гэсэн хоёр хэл тогтолцоо дэлхийн нийтэд үйлчилж байгаа шүү дээ. Бид аль юмнаас гажих юм бэ? Үндсэн хуулийн цэцгийг тэгвэл одоо шүүх гэж байгаад яах юм бэ? Маргаан болгоныг аваачаал тэд нар шийдэл цэцгийн дүгнэлт гаргачихад дээр хөх тэнгэр байна гэж лоозонгоо тавил сууж эхэллээ. Энэ асуудлаар энэ хууль хяналтын байгууллагууд 90 дөрөвтэй арга хэмжээ авсан дэр байна. Шүүх засаглалчийн хаана юу вэ? Үндсүүлийн цэц нь хаана юу юм бэ? Захиргааны хэргийн шүүх байгаад яах юм бэ? Энэ чинь засгийн газар чинь захиргааны хэргийн шүүхээр шийдэгдэх шийдвэр гаргадаг нөхдөд шүү дээ. Одоо тэгээд захиргааны хэргийн шүүх буюу ямар нэгэн хэргийн шүүх гэж байгаад хэрэг байх юм. Үндсүүлийн цэцээр л очиж бүх асуудлаа шийдвэрлэл бас болж байгаа юм шүү. Ийм ойлголт төрхөөр асуудлыг ярьж байна шүү дээ. Энэ тал дээр нэлээд одоо асуудал ярьж бодиттой нэгдэлтэй шийдвэр гаргадаг. За дээр нь одоо байнга яриад байгаа нэг асуудал байгаа. Хуулийг одоо хуулийн тайлбар гэдэг нь гаргах байсан. Улсын дээд шүүх шаргах байсан. Одоо дураараа тайлбарладаг. Өөрийнхөө эрх ашиг сонирхолд нийцүүлж тайлбарладаг субъектүүд зөндөө ордог. Энэ асуудал дээр нэг зэгцтэй бодлого явуулмаар байна. Хууль зүйн байнгын дарга та энэ тал дээр бас анхаарч өгөөч. За баярлалаа. Бүгдээрээ л яриад. За.